За сайн бацгаана уу. Ингээд 4-р сургуулийн математикийн багш Наран Цэцэг нэргүй сурангуй Нэмсвэр нарын хамтран гаргасан 6-аас 9-р ангийн сургалтын материалын арифметик прогресс болон холцын бодлогоноос тайлбарлая. Ингээд сурагчд маань энэ тайлбарыг харж байгаа зарим бодлогоноодоо бодвол зүгээр хаа. За тэгэхээр арифметик прогрессын бодлого байна. За тэгэхээр энэ дээрээс x-ийг олох юм байна. X нь хэд вэ гэдэг. За энэ арай бүдүүн гарагт. За тэгэхээр энэ бол n ширхэг хаалт байгаа гэж үзэн. X нь бол хэдтэй тэнцвэ гэдэг байна. За тэгэхээр энэ хаалтыг яг үгээр хаалт задлчээ. X дээр нэмэх нь 1, нэмэх нь x, нэмэх нь 4, нэмэх нь x, нэмэх нь 7, нэмэх нь гэх мэтчлэн x дээр нэмэх нь 28. Энэ нь бол 155-тай тэнцвэ юм. За тэгвэл энэ хаалт маань n ширхэг байгаа мэт чинь n-ийг үржих нь x, нэмэх нь 1 дээр нэмэх нь 4, нэмэх нь 7, нэмэх нь гэх мэтчлэн нэмэх нь 28 тэнцвэ 155 гэж салгачвал 1-ээс 28 хүртэлх тооны нийлбэр бол n ширхэг гишүүдийн нийлбэр байна. За тэгэхээр энэ бол бидний мэддэг арифметик прогрессын эхний n гишүүний нийлбэр байгаа. За тэгэхээр эндээс харахад бол ялгуур буюу d нь бол 3 юм байна. А1 нь бол 1 юм байна. За энэ нь бол 28 юм байна. За тэгвэл хэдүүлээ энэний нийлбэрийг яаж олох вэ? Хэрхэн олох вэ гэхэд энэ AN буюу 28 гэдэг хэддүгээр гишүүн юм бэ гэдгийг хэдүүлээ олчих юм бол энэ бодлого маань ерөнхийдөө шийдэгдчихнэ гэсэн үг. Тэгэхээр A1 дээр нэмэх нь n дээр нэмэх нь 1-ийг үржих нь биш n дээр нэмэх нь за энийг ярлаа. За n-ээс хасах нь 1-ийг үржих нь d. Энэ нь бол 28-тай тэнцвэ. За тэгэхээр A1 нь бол 1 гэж мэдэгдэж байна. N-ээс хасах нь 1 үржих нь 3 тэнцвэ 28. За эндээс хэдүүлээ n олж. За тэгэхээр 1 дээр нэмэх нь 3n хасах нь 3 тэнцвэ 28. За 3n хасах нь 2 тэнцвэ 28. За 3n тэнцвэ 30-тай тэнцвэ. Тэгвэл n тэнцвэ 10. Тэгэхээр яг n бол 10 байгаа юм байна. За тэгэхээр бид нар бол n-ийг олчихно гэдэг чинь s 10-ыг бичнэ гэсэн үг. Тэгэхээр A1 дээр нэмэх нь A10, ваах нь 2, үржих нь 10. За тэгэхээр A1 нь бол 1, AN 28, 10 нь бол 28, ваах нь 2, үржих нь 10 гэдгээс энд хураачаар 5, 29-ийг үржих нь 5. За ингээд 145. За тэгвэл одоо бидний тэгштэл маань яаж хөрсөн бэ гэхээр n-ийн оронд 10-ыг тавьчихаар 10x дээр нэмэх нь 145 тэнцвэ 155. Тэгвэл 10x тэнцвэ 155 хасах нь 144 45 гэж. Тэгээ 10x нь тэнцвэ 10-тай тэнцвэ x нь бол эндээс 1. За ингээ гараад ирж байгаа юм байна. За дараагийн бодлого нь за энэ бодлого 29 дахь бодлого. За 29 дахь бодлого бол энэний n-ийг олох юм байна. За n-ийн гэхээр энэ нэг хоёрын зэргүүдийг үржүүлж байгаа учраас бид нар зэргийн чанар ёсоор ижил суурьтай зэргүүд ижил суурьтай тавнууд ингээ үржүүлчих юм бол зэргийн илтгэгчдийн хооронд нэмдэг. Гэх мэтчлэн 2
n тэнцүү. За 125 гэдэг бол 4-ний 1 хасах 28 зэрэг. За тэгэхээр 4-ний 1 гэдэг бол өөрөө 2-ын хасах 2 зэрэг. За тэгвэл энэ нь 2-ын хасхын нэмэх 56 зэрэг болчихж байгаа. За одоо тэгэхээр яхаа бидний бодлого маань яаж хүрсэн бэхээр 2-ын 2 дээр нэмэх нь 4 нэмэх нь 6 нэмэх нь гэх мэтлэн нэмэх нь 2n тэнцүү 2-ын 56 зэрэг болж байгаа. Тэгэхээр 2 дээр нэмэх нь 4 нэмэх нь 6 нэмэх нь гэх мэтлэн нэмэх нь 2n суурьуд нь тэнцүү байгаа учраас зэргүүд тэнцүү байх. Зэргийн илтгэгчүүд нь тэнцүү байна. Тэгэхээр энэ нь 56-тай тэнцүү. За эндээс л юугаараа томьёогоор эхний n гишүүний томьёогоо бичлээ. Sn тэнцүү A1 дээр нэмэх нь за энэ бол A1 энэ бол AN-д явчих. Тэгэхээр AN вахан 2 үржих нь n тэнцүү 56. За тэгэхээр A1 нь бол биднэрт 2 гэж мэдэгдэж байна. 2 дээр нэмэх нь AN-ээр явчих. N-ийг хуваах нь 2 үржих нь n тэнцүү 56 юм. За тэгэхээр хэдүүлээ AN-ийг A1 дээгэр илэрхийлж. Тэгэхээр 2 дээр нэмэх нь A1 дээр нэмэх нь n-ээс хасах нь d. Ваах нь 2 үржих нь n 56-тай тэнцүү. За тэгэхээр A1 d d дэвэл ерөөсө 2 2-ын зөрүүтэй байгаа учраас ялгуур буюу d нь 2-тай тэнцүү. Тэгэхээр 2 дээр нэмэх нь 2 нэмэх нь n-ээс 1-ийг үржих нь 2. Ваах нь 2 үржих нь n тэнцүү 56. За одоо бодоод 4 дээр нэмэх нь 2n хасах нь 2 үржих нь n ваах нь 2 нь тэнцүү 56. За 2-ыг ийшээ 56-аар үржүүлчих болно. За тэгэхээр яг 2n-ээс n дээр нэмэх нь 2-ыг үржих нь n нь тэнцүү 112-тай тэнцүү. За тэгээд n-ээр гишүүнчлэн үржүүлэхээр 2n-ийн квадрат нэмэх нь 2n тэнцүү 112. За бүгдийг 2-т хуваачдаг. Багсгаж байгаа. N-ийн квадрат нэмэх нь n тэнцүү 56. Тэгвэл n-ийн квадрат дээр нэмэх нь n хасах нь 56 тэгтэй тэнцүү. Тэгээ n 1 2 олж. Хасах 1 дээр нэмэх хасах язгуур доор 1 нэмэх нь 224. 56-гаа 4 үржүүлчихэр болно тий квадрат гიშтгэл. За хуваах нь 2 тэнцүү хасах 1 дээр нэмэх хасах 15. Хуваах нь 2. Тэгэхээр n1 нь тэнцүү хасах 1-ээс хасах нь 15 хуваах нь 2 тэнцүү хасах 8. n2 нь тэнцүү хасах 1 дээр нэмэх нь 15 хуваах нь 2 тэнцүү 7. За тэгэхээр n маань нөгөө AN ерөнхий гишүүний n маань 7-той тэнцүү юм байна. За 7-той тэнцүү гэх юм бол хэдүүлээ эндээс AN-ыг олж. A1 дээр нэмэх нь AN гэж A7-ыг олж. Тэгэхээр AN дээр нэмэх нь 6D буюу A1 нь 2 дээр нэмэх нь 6 гүрчих нь 2 нь тэнцүү 14-тэй тэнцүү. Тэгэхээр 2n бол 14-тэй тэнцүү n тэнцүү 7 гэх хэлбэрч байна. За дараагийн бодлого 31 дахь бодлого байна. За энэ бодлогыг хэрэг яаж бодох вэ? Мөн ялгаагүй n хиттэй тэнцвэ гэдэг нь бол. За тэгэхээр энэ мөн ялгааг арифметик хөрөөрөөс байна.